Эрдэмтдчүүдтэй хайртай төсөл хөтөлбөрөөс зээл авч гарааны бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах хугацаа дуусч өнөөдөр эхний сонгон шалгаруулалт боллоо. Сонгон шалгаруулалт 7 ангилалд явагдаж 62 төслөөс 38 төслийг шалгаруулж 270 сая төгрөгийн зээл олгох юм. Тухайлбал Орхон аймагт шинэлэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй 3 иргэн аж ахуй нэгж материалаа өгсөн бол хог хаягдал дахин боловсруулж шахмал түлш үйлдвэрлэх 5 иргэн аж ахуй нэгж төслөө аймгийн удирдлагуудад танилцууллаа. Малын гаралтай дайруу бүтээгдэхүүнийг одоо хаягдлахыг ястай холиод луу брендийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорион ажиллаж байна. За энэхүү яг одоо манайх шиг ингэж хаягдл ястай болон дайруу бүтээгдэхүүн холж байгаа нохоо үйлдвэрлэж байгаа газар бол байхгүй. Ер нь бол анхдагч хийж болно. Брэнд бүтээгдэхүүн гэдгээрээ бас даваа тал болов гэж бодож байна. Түүхийд нь бол ерөөдөө яс байна. Яс болон малын дайруу бүтээгдэхүүн бас малынхаа ясыг бол бид нөгөө зэрэглэдэх махны бодлооны дэлгүүрүүдээр авна. 5-9 захаас авна тийм ээ. Тэднийгээ ерөөдөө түгээлтээр бүгдийг аваад том хөргүүр барай ажлын байна. Том хөргүүр ажиллахаар төлөвлөсөн байгаа. Тэрхүү хөргүүртээ байршуулаад яс ботлох тоног төхөөрөмжөндөө хийгээд дайруу бүтээгдэхүүнтэйгээ хойлоод хаяг шашгаагаар эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгоод дэлгүүрүүд болон хувь хүнээр борлуулалтыг ер нь хийгээд төлөвлөсөн байна. Орхон аймгийн яг хэмжээнд бол 23 үржлийн газар болон 6000 гаруй нохоо бүртгүүлгүй цэвэр төсний бүртгэлтэй 6000 байгаа. Бүртгүүлгүй болохоор 100000 гаруй нохоо байгаа. Тэр нохоонуудад хоол бол хангалттай хэмжээнд биш. Одоо манайх бол 15 оноос хойш нохоо яг ингээд өөрсдийн хоббигоор тижээж байгаа. 2017 оноос хойш дэлхийн нохоо судлалын холбоонд албан ёсоор бүртгүүлж үржүүлэгч гэсэн эрхийг авсан байгаа. Тэгээд манай компани 2019 онд энэ одоо төлөөний өрсний үн их байсан болохоор би нөгөө хөдөө уурхад ажилладаг байсан. Тэгээд ирээд төлөөний өрсний үн ер нь өндөр үнэтэй байхаар нь бодоод одоо ер нь яг шахмал төлсний яг юу нэр цаг нь ирж байгаа юм байна гэж бодоод тэгээд ер нь бол нэтээр ер нь судалгаа хийдэг байсан. Тэгээд ер нь тоног төхөөрөмжүүд хараад тэгээд судалгаа хийсний үндсэн дээр ер нь хамгийн хямдар тусах машин тэр машина хийгээд тэгээд тэрийг одоо гар аргаар хийдэг машин байгаа. Манайх тэгээд манайх одоо үйлдвэрлэлээ явуулаад нэг жил гаруй болж байна. Гэтэ өрхийн хэмжээнд явж байгаа. Тэгээ энэ 2022 гарааны бизнест одоо жоохон үйлдвэрлэл арай илүү өндөр болгоё гэж зорж орсон байгаа. Түүхийд бол юу дандаа хог хаягдал байгаа. Цаасны хог хаягдал, модны хүртэс тэгээд юу ахуйн гаралтай тосны хаягдал бол малын тосны хаягдлаар яг бүтэж байгаа манай юу. Яг шахмал төвчнөр гар ажиллагааны хувьд 12 оноос хойш хийгээ явж байгаа. Яг ахуй нөхцөл буюу гэрхай нөхцөлд яг энэ төсөлд орсноор юу вэ гэхээр яг стандартын тоног төхөөрөмжийг аваад яг стандартын дагуу илүү олон хаягдал, байгалийн хаягдал түүхийдийг гээд оролцуулан бас шин тийм шахмал төвч үйлдвэрлэх зорилгоор яг тоног төхөөрөмж нь авч байгаа гэсэн. Гар ажиллагааны хувьд болохоор малын ялгадас дээрэс нь бол үртэс болон нүүрс нутаг нүүрс ордог. Тоног төхөөрөмжийн хувьд болохоор бүр нөгөө нь илүү олон төрөл болоод ерөнхийдөө бол үр тарианы одоо хаягдал, цаас, шатаж болох боломжтой хаягдал нь хог хаягдлыг ашиглаж ерөнхийдөө хийж байгаа гэсэн. Тэр энэгээр илүү даваа талтай болоод явчихж байгаа. Өнөөдрийн манай энэ гарааны бизнес 2022-ийн онцлог бол эрдэмтчүүдтэй хайртай буюу нэг ажлын байр хөтөлбөрөөр явж байгаа. За орон нутгийн төсвтөр аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын хуралдаанаар бол хөдөлмөр хэлтийг дэмжих чиглэлээр 270 сая төгрөгийг бол заалталж өгсөн. За ингээд 270 сая төгрөгийг бид нэр хэрхэн зохион байгуулалт төсөл сонгож байгуулах вэ гэдэг асуудлаар одоо нийт Орхон аймгийн Баян Өндөр Жаргалан цумын бүх багуудаар сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд бол төсөл бичих сонирхолтой оролцох хүсэлтэй 150 гаруй иргэд бол одоо сургалтанд амрагдсан. Сонгож сургалт нийтдээ одоо 100 гаруй материал ирсэн байна. За эндээс бол 60 гаруй материал шалгарна. Эхний ээлжинд бол одоо хог хаягдлыг боловсруулах талаар 3 материал ирсэн байна. Бид нар хог хаягдлыг боловсруулах шахмал түлш хийх талаар бол нөлөөдгөө аймгийн одоо зорилт болж явж байгаа. Энэ шахмал түлш өөрөө цаас болон цаасан хог хаягд болон малын гаралтай болон бусад одоо тосон одоо юу гэдэг нь түүхий тос одоо тосыг хольж цаастай хольж шахмал төс гаргахыг бол зорж байгаа. Тэгэхээр энэ өнөөдөр ирсэн 3 төсөл бол гурлаа их мундаг төсөл байлаа. Манай энэ шилхэн технологийн паркийн одоо бас зорж байгаа зорилгот бол гурлаа нийцэж байна. Эндээс зөвхөн нэг төсөл шалгарч 40 сая төгрөг авах хэрэгтэй.
Тэгвэл бид нарт одоо ажлын хэсэг дээр тодорхой хэмжээнд ярьж байгаад энэ гурван төслийг одоо гурвуулангийн хэрэгжүүл Орхон аймгийн иргэд хог хаягдлаа багасгах төлөө төсний асуудал шийдэх юм боломжтой гэж. За дараагийн нэг төсөл нь 40 сая төгрөг шалгуулсан яс. Одоо түүхийд яс. Тэ мэдээж одоо малын гаралтай түүхийд ясыг бол та бүгд сайн мэдж байгаа. Байгальд хог болдог одоо юм байл. Тэгэхээр энэ дээр бол одоо нохооны хоол боловсруулахад ясыг ашиглах одоо ийм санааг бол луу гэдэг одоо бас бүлэг бол орж ирж танилцууллаа. Энэ жил гарааны бизнес 2022 хөтөлбөрийн хүрээнд нийт 270 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Тухайлбал бичил болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх 34 эргэн аж ахуй нэгжид 5 сая төгрөгийн зээл олгох бол шинэлэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх 2 аж ахуй нэгжид тус бүр 10 сая төгрөг, хог аягдал дахин боловсруулалт шахмал төш үйлдвэрлэх аж ахуй нэгжид 40 сая төгрөг, яс дахин боловсруулах аж ахуй нэгжид мөн 40 сая төгрөгийн зээл олгож байгаа юм.